Гажиг буцах гэдэг асуудал гарч ирээд байдаг. Энэ нь яагаад үүсдэг юм бол гажигаа буцаахгүй эмчилгээгээ илүү үр дүнтэй урт хугацаанд хадгалахын тулд яах ёстой юм бол шүдний цүгц ингэ байж байгаа, сурвалж ингэ байж байгаа. Шүдний сурвалжийг нь тойроод эластин, коллаген, яс гэх мэтчлэнгээр ингээд холбогчдууд ингэ байж идэг. За тэгэнгүүт ийм байсан шүдийг хүчээр ийм болгочингууд эластин гэдэг эд маань ингээд ирзэн шиг ингээд юм татагтаад байж байгаа байхгүй. Тэгэнгүүт бид нар бэхжүүлэгчээ сайн зүгээрээ гэж хэлдэг нь энэ эластин маань ойролцоогоор нэг 2 жилийн дараачаас тасраад иргэн шин газраа хэлбэржээд тэгээд тэнцэн коллаген үүсээд тэгээд тэнцэн холбогч идүүд үүсээд яс үүсээд ингээд тогтворчдог. Энэ процесс хүртэлх бид нар ойролцоогоор нэг 2-4 жил бэхжүүлэгчийг зүгээрээ гэж зөвлөдөг. Хэрвээ бэхжүүлэгчээ сайн зүгээг байгаа цагт анх хаана бэхлэгдсэн байсан тийшээгээ буцаад ийм буцалт үүсчихэд идэг. Тэгэхээр хамгийн гол нь хүн маань хилний дасгалаа маш сайн хийгээд бэхжүүлэгчээ сайн зүрх нь илүү чухал. Тэгжээж энэ маань дахин тасарч шинээр бие газраа орох нөхцөл бүрдчихэж буцахгүй ах нөхцөлийг нь бүрдүүлж өгдөг. Хүмүүс нөгөө идэвхтэй эмчилгээг дуусчихвал юм бол гажигцлын эмчилгээ дуусчлаа гэж андуураад байдаг. Үгүй ээ. Идэхгүй эмчилгээөрөө буцаад одоо бэхжүүлэгчээ сайн зүгээрээ одоо ингээд бэхжүүлэх хэсэг үлдэж байгаа шүү гэдгийг нь хүмүүс бас сайн ойлгохгүйгээр буцаачаад байдаг хандлагатай.